За тэгээд миний сургаал номлын маань нэр болохоор Бурхны хүслийг дагах. Тэгээд одоо энэ сургаал номлолоор одоо үнэхээр бид хэрхэн Бурхны хүслийг одоо дагах ёстой юм уу? Ёстой юу үгүй юу гэдгийг одоо энэ сургаал номлолоор дамжуулан хэлье гэж бодсон. Тэгээд 1-р Тесалоник 5:14 бас 17 дээр ах トゥ нараа эмх журамгүй хүмүүс сануулж, хулчгар хүмүүсийг зоригжуулж, дараа буурай хүмүүст тусалж, бүх хүн төвчээртэй хандахыг бид та нараас гуйж байна. Хин нэгний хорон муугаар хариулахгүй байхад анхаарах тун. Харин үргэлж нэг нэгэндээ болон бүх хүний төлөө сайн зүйл рүү тэмүүлдэг байх тун. Үргэлж баяртай бай. Тасралтгүй залбир. Бүх зүйлд талархлаа илэрхийл. Учир нь энэ бол та нарын төлөө Христ Есүс доторх Бурхны хүсэл мөн гэж хэлсэн байдаг. Тэгээд 1-р нь болохоор бүх хүнд одоо бид бүхэн одоо төвчээртэй тийм одоо адилхан хандаж урмын үгийг хэлэх ёстой гэж байгаа. Тэгээд энэ маань юу гэсэн үг юм бэ гэхээр эмх одоо журамгүй хүмүүст сануулж гисэн. Тэгээд мөн доороо буураа хүмүүст тусалж гисэн. Хулчгар хүмүүстийг зоригжуулах ёстой. Тийм учраас бид бүхэн одоо эдгээр буурай хүмүүсийг одоо бас зоригжуулж явах энэ бас Бурхны хүсэл юм байна. Хоёрдугаарт нь бүх хүний төлөө сайн зүйлсийг хий гэсэн. Бурхан биднээс яг юу хүсэж байна вэ? Хэлж буй үгэндээ болгоомжтой бай. Хин нэгнийгээ зоригжуулан босгох, өөрийгөө захирч байх гэж. Мөн хайрыг харуулж байх. Тийм учраас бид бүхэн одоо хин нэгнийгээ одоо хатуу ширүүгээр одоо гомдоож байдаг. Одоо дараа нь тэр зүйл нь болохоор гомдсон хүнд нь болохоор маш хүн дээр тусах ч юм уу тийм ээ. Энэ зүйлээсээ болж одоо бид бүхэн одоо хин нэгнийг одоо хатуу ширүүгээр одоо улам одоо дарамтлж байдаг. Тийм учраас бид бүхэн Библиэлд болохоор та нар дараа буурай хүмүүс туслаа. Болчгор хүмүүсийг та нар зоригжуулаач гэсэн. Тийм учраас бид бүхэн одоо нэг нэгнийхээ төлөө сайн зүйлсийг үргэлж хийх ёстой юм байна. Энэ маань Бурхны хүсэл. Яа тэгвэл Галат 5:22 дээр үгүйсэн байна. Харин сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэр сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дөлгөөн зан, өөрийгөө захирах байдал юм. Эдгээрийн эсрэг хууль гэж байхгүй гэсэн. Тийм болохоор бид бүхэн одоо өөрийгөө байнга үргэлж одоо захирж явах хэрэгтэй юм аа. Ямар нэгэн муу зүйлсээс үргэлж өөрийгөө хамгаалж одоо өөртөө одоо хянамгаа хандаж тийм үргэлж одоо хэлж би хүнд юу хэлэх вэ, юу ярих вэ гэдгийг хүртэл бид хүн цэгнэж явах хэрэгтэй юм аа. Тэгээд үнэхээр одоо Бурхан бид бүхнээс энэ зүйлийг хүсэж байгаа. Тэгээ мөн та хайрыг харуулж байх ёстой гэж байгаа. 1-р Коринт 13:13 дээр хэлсэн байдаг. Идүүгээ итгэл найдар хайр гурав үлддэг ч хамгийн агуу нь хайр билээ гэсэн байдаг. Тийм учраас хайрын эсрэг ямар ч муу мухай зүйл байдаггүй. Тэгээд 1-р Тесалоник 5:17 дээр үргэлж баяр хөөртэй бай гэж хэлсэн байгаа. Үргэлж баяр хөөртэй бай. 16 дээр хэлсэн байгаа. Тэгээ 17 дээр тасралтгүй залбир гэж хэлсэн байна. Тийм учраас үнэхээр бид бүхэн бас баяр хөөртэй байх нь Бурхны хүсэл юм аа. Тэг үнэхээр жинхэнэ баяр хөөр ямар үед гарах вэ? Тэг бид бүхэн зовлон жаргалтай үедээ баяр хөөргийг одоо яаж мэдрэх вэ? Тэгээд нэгэн Мартин Лютер гэдэг одоо хүний түүхийг ярьж өгье. Тэгээд энэ хүний эхнэр нь болохоор маш их ухаалаг эмэгтэй байсан байгаа. Тэгээд Мартин Лютер ер нь урд өмнө тийш хижээ сэтгэл санаагаар унж байгаагүй. Гэтэл нэгэн өдөр маш их сэтгэл санаагаар унсан байгаа. Тэгээд энэ хүн маань болохоор одоо шашны шинжиллийн одоо хөдөлгөөнийг удирддаг тийм удирдагч хүн байсан. Тэгээд түүний эхнэр нь одоо тийм маш гайхалтай цэцэн ухаалаг тийм эхнэр байсан юм аа. Мартин Лютер нэгэн өдөр одоо маш хэцүү зүйлтэй тулгараад дийлдэхгүй учраас одоо санаагаар унаж орноосоо ч босохгүй хэвтээд байсан. Тэгээ мэдээж хүн сэтгэл санаагаар унахаараа маш их тийм гүн хямрал ордог.
Тэгээд мөн Мартин Лютерийн хувьд яг л тийм зүйл тохиолдсон байх тийм үү? Та төсөөлөд үз. Та маш их тийм хүн цохилтонд ороод сэтгэл санаагаар унлаа гэхэд та яг ямар байдаг вэ те? Тийм учраас Мартин Лютер болохоор сэтгэл санаагаар унаад хэвтээд ерөөс хоолоо ундаач идэхгүй. Тэгээд үхт дуурахгүй хэвтээлсэн. Энэ байдал болохоор эхнэрт нь маш хүнд туссан. Тэгээд эхнэр нь удаан хугацааны турш бодож нэг зүйлийг сэтгээд тэгээд тэр нь болохоор юу байсан бэ гэхээр орж ирээд одоо хаалгаа шагаад нөхрийг хартал нөхөр нь амар уйдгартай гунигтай хөвцээр л байсан. Гэтэл Лютерийн эхнэр нь одоо гашуудлын хар хувц өмсөд түндэр ороод ирсэн. Гэтэл Мартин Лютер маш их сандраад хэн нас орсон бэ гэж асуусан. Харин эхнэр нь бурхан нас орсон гэж хариулсан. Лютер уурлаж ийм муухай үгийг яаж хэлж чадаж байна гэсэн. Хариуд нь эхнэр нь номхон дуугаар бурхан амьд байгаа бол та яагаад санаагаар унаад байгаа юм бэ гэсэн. Энэ үед болохоор Лютер маш их зүйлийг эргцүүлэн батсан байна. Тэг үнэхээр нэр одоо хэдийгээр бид хүн бэрхшээл золон гунигтай байдаг ч гэсэн бидний хувьд нэр бурхан байгаа шүү дээ гэдгийг маш улам илүү ойлгоод нэр би сэтгэл санаагаар унах хэрэггүй юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд тэр үед болохоор одоо Мартин Лютер одоо маш их зүйлийг бодсон. Тэгээд маш их зүйлийг ойлгосон. Тэгээд ухаалаг эхнэрээрээ дамжуулан ийм үед тэр бурхны баяр хөөрийн нэр улам илүү мэдрэх юм шүү гэдгийг улам их хүчтэйгээр ойлгосон байгаа. Тэгээд жинхэнэ баяр хөөр болохоор бэрхшээлтэй зовлонтой үед гарч идэ гэж Библиэлд хэлсэн байдаг. Тийм учраас үнэхээр одоо баяр хөөргийг та зовлон бэрхшээлтэй үедээ улам илүү ихээр мэдрэх болно. За 1-р Тесалоник 5:17 дээр залбирч бай. Тасралтгүй залбирах гэж хэлсэн байдаг. Тэгэхээр бид яг ямар үед залбирах ёстой юм бэ? Залбирал гэдэг маань Бурхны хүсэл мөн үү? Тэгээд Библиэлд сорилтонд орохгүй тулд та залбираа. Мөн Бурхны хүсэл юу вэ гэдгийг мэдхийн тулд та залбираа гэсэн байдаг. Үнэхээр Бурхны хүсэл нь яг юу байсан юм бэ? Та сорилтонд одоо орохгүй тулд залбирдаг уу? Лук 22-ын 46 дээр мөн энэ талаар хэлсэн байдаг. Сорилтонд орохгүй тулд залбирах тун гэж хэлсэн байдаг. Тийм учраас та Бурханд хандан залбираач. Та бүхий л зүйлээ түнд даатгаач. Мөн яг Бурхны хүсэл нь юу байсан бэ? Бурхны хүсэл нь дараа буруу хүмүүст туслах, мөн нэгнийгээ зоригжуулан босгох. Бүх үгэндээ болгоомжтой байх. Мөн өөрийгөө захирч байх, мөн хайрыг харуулж байх, мөн баяр хөөртэй байх, залбирангуйх. Энэ зүйл маань мөн үү? Энэ үнэхээр Бурхны хүсэл мөн байсан юм болов? Яаков 1:2-3 дээр ах トゥ нар минь элдвийн сорилтонд орохдоо үүнийг бүрэн баяр хөөр гэж үз. Та нарын итгэлийн сорилт тэсвэр хатуужлыг төрүүлдэг гэдгийг та нар мэдэх билээ гэсэн. Тийм учраас бид бүхэн үргэлж одоо сорилттой тулгарч бид бүхэн сорилтонд орж байхдаа хүртэл Бурхны баяр хөөргийг мэдрэх ёстой юм аа. Бүх зүйлд талархлаа илэрхийлсэн. Биднийг сонгосонд баярлалаа. Бидэнд үнэхээр энэ үгийг өгсөнд баярлалаа. Биднийг хайрсанд баярлалаа гэж та эдгээр зүйл талархаач. Тэгээд Авраамийн одоо хүүгөө өргөсөн түүх байдаг. Тэр үнэхээр одоо Бурханд одоо Бурхны хүслийг харж байсан. Юугаараа тэр үнэхээр Бурхны хүслийг харсан юм бэ гэхээр Авраамд нас агсан учраас үр хөвгтгөө байсан. Мөн түүний эхнэр нь Сара хүртэл одоо маш өндөр настай байсан. Үр хөвгтгөө. Тэгээд эхлэл 22 дугаар бүлэг дээр Авраам өөрийн хайртай хүүгээ одоо өргөл болгохоор одоо тэр түүх гардаг. Тэгээд 22-ийн 1-ээс Бурхан одоо Авраамыг шалгаж туршихаар түүнийг дуудсан. Тэгээд Авраамаа гэсэнд Авраам би энд байна гэж хэлсэн. Тэгээд Бурхан Авраамд юу гэж хэлсэн бэ гэхээр чи өөрийн хүү цорын ганц хайртай хүү Исаакаа аваад Морио гэдэг газар руу яв. Миний зааж өгөх нэгэн уулан дээр тэндээ түүний шатаал дахил болгон өргөө. Та бодоод үзтээ. Та ямар ч хүүхдгүй байсан гэ та өөрийгөө өнд Авраамийн оронд тавиад үз. Танд энэ зүйл маш хэцүү санагдаж байна уу? Тэгээд Авраам одоо Бурханаас одоо гуйж
одоо ганцхан хүүхэдтэй болсон. Тэгээ энэ хүүхэд нь болохоор Исаак байсан юм аа. Тэгээ Авраам өглөө эртлэн босоод илжгээ эмээлээд хоёр зарц мөн өөрийнхөө хүү Исаакийг тэгээ мөн шатаал тахилын модыг огтлон аваад Бурхны одоо өөрт нь зааж өгсөн газар руу явсан байна. 3 дахь өдөр нь Авраам хараагаа өргөн тэр нутгийг алсаас харсан. Тэгээд Авраам зарц залуустаа та хоёр илжигтэйгээ энд хүлээж бай. Би одоо хүүгээ аваад одоо мөргөөд одоо та нар руу ирнэ гэдгийг хэлсэн байна. Тэгээ 6 дээр Авраам шатаал тахилын модыг авч хүү Исаактаа өрүүлж өөрөө гал хутга хоёроо гартаа бариад хоёулаа хамт явжээ гэсэн байна. Үүн дээрээс юу гэж өнөхээр одоо зарснараа үлдээгээд тэгээд өөрийнхөө хүү болоод шатаал тахилынхаа модыг хутга тагаа хамт аваад тэр Бурхны зааж өгсөн уул руу явсан. Гэтэл Исаак одоо эцэгтэй хэлсэн аав минь ээ гэж тутахад одоо Авраам хүү минь яасан би энд байна гэж харсан. Исаак хараач гал ба мод энд байна. Харин шатаал тахилын хурган хаана байна вэ гэж асуусан. Гэтэл Авраам хүү минь шатаал тахилд зориулж Бурхан өөрийгөө хургаар хангана гэж хэлсэн. Тэгээ хоёул цааш яваад Бурхны түүнд зааж өгсөн газарт очсон. Тэгээд Авраам тэнд тахилын ширээ босгоод одоо модоо бэлтгэж хэлсэн. Тэгээд гівгэнд одоо хүү Исаакаа ороогоод тахилын модон дээр тавьсан. Тэгээд гараа сунган одоо хутгаа гаргаж ирээд яг алхаар одоо хутгаа гаргаж ирсэн. Гэтэл одоо эзний тэнгэр элч түүнийг Авраамаа гэж дуудсан. Авраам би энд байна. Гэтэл тэнгэр элч хэлсэн байгаа. Тэгээд Эхлэл 22-ын 12 дээр тэнгэр элч өгүүлрэн хүүгэнд бүү гар хүр. Түүнд юу ч бүү хий. Учир нь чи хүүгээ цорын ганц хүүгээ надаас харамлаагүй тул чамайг Бурханаас эмээд гिच нь одоо би мэдлээ гэв. Тэгээд Авраам хараагаа өргөн ажиглахад нэгэн эр хонь өтгөн бутанд эврээрээ тэгэснийг харваа гэсэн байна. Авраам очиж тэр эр хоньыг барьж аваад хүүгийнхээ оронд түүнийг шатаал тахил болгон өргөжээ. Тэгээд Авраам тэр газрыг өрөөж эзэн хангана гэж нэрлсэний учир хүмүүс өнөө хүртэл эзний ууланд хангагдах болно гэж хэлдэг болжээ. Эзний тэнгэр элч Авраамыг 2 дахь удаага тэнгэрээс дуудаж эзэн ин айлдж байна. Чи инхүү үлдэж хүүгээ цорын ганц хүүгээ надаас харамлаагүй учир би өөрийн нэрийг барьж тангарахлах нь. Би үнэхээр чамайг өрөөж чиний үрсийг тэнгэрийн одод далайн эргийн эсмэт асар олон болгоно. Чиний үрс дайснуудынхаа үе таалгыг эзлэн авах болно. Бас чи миний үгийг дуулууртаа дагсан учраас газар дэлхийн бүх үндэстэн чиний үрсээр дамжуулан өрөөгдөх болно гэж Бурхан Авраамыг өрөөсөн. Тэгээд үнэхээр Авраам Бурханы өөрийнхөө хүслийг биш Бурханы хүслийг илүү дагснараа ийм агуу өрөөлийг авсан байгаа. Тэгээд би энэ зүйл дээр яг юу хэлэх гээд байна вэ гэхээр би зөвхөн өөрийнхөө хүслийг биш Бурханы хүслийг л одоо харж амьдрах ёстой юм а гэдгийг танд дахин хэлмээр байна. Тэгээ Авраам өөрөө хамгийн одоо ганц хайртай хүү байсан түүнийг алдахыг мэдээж хүсээгүй. Гэтэл Авраам хэдий тийм өөрт нь хэцүү байсан ч гэсэн тэр Бурханы хүслийг нэгдүгээр тавьснараа агуу гайхамшигтай өрөөлийг Бурханаас авсан байгаамаа. Тэгээд энэ зүйлсээр дамжуулан юу хэлэх вэ? Та Бурханы хүслийг дагаач ээ. Таны дотор өнөөдөр хайр байна уу? Таны дотор өнөөдөр хайр бялхан дүүрэн байна уу? Тэр хамгийн агуу хайр таны дотор байна уу гэж. Үргэлж одоо энэ хайрыг бие биедээ туслан, бие биедээ зоригжуулан та харуулж байгаа чи. Тэг үргэлж биднээс бие биенийхээ төлөө залбирах ёстой. Зовлон бэрхшээлтэй байх үедээ ч гэсэн бид бүхэн тэр Бурханы одоо баяр хөөргийг мэдэрч түнд залбирч түнд талархах ёстой юм аа. Тэг мөн Есүс бидний одоо үргэлж жишээ болж байсныг бид бүхэн сананд дурсах ёстой. Есүс үнэхээр бидний жишээ хэрхэн яаж болж байсан бэ талаар Лук биднээс 22 дугаар бүлэг дээрээс уншиж болно. Тэгэд Лук 22 дугаар бүлэг дээр 22-ын 42 дээр хэлсэн байна. Эцэг минь, хэрв та хүсэж байгаа бол энэ аягийг надаас зайлуулаач. Гэвч миний хүсэл бус. Харин таны хүсэл биелэгдэгэ гэв. Гэтэл Тэнгэр элч түүнд үзэгдэн түүнийг тэнхрүүлж байлаа. Тэр зов шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлсөн цусан тусал мэт газар тусалж байв гэжсэн. Есүс үнэхээр
та надаас энэ айгыг зайлуулаач гэж хэлсэн байгаа. Одоо түүний бие маш их солилцсон байсан. Тэр маш их хэцүү зов шаналсан байсан. Тэгээд үнэхээр өөрийнхөө тэр зовж шалсан зүйлийг болохоор яг тэр аягтаа зөөрлж хэлсэн байгаа. Тийм л учраас та надаас энэ аягыг хүсэж байвал та надаас энэ аягыг зайлуулаач гэж хэлсэн байгаа. Энэ зүйл дээр ч гэсэн одоо Есүс өөрийнхөө хүслийг дагаагүй. Тэр нь үнэхээр хэцүү байсан. Энэ зүйл маань болохоор Есүс одоо өөрийн 12 дагалдагчтайгаа хулгах ёслол хийгээд тэгээд уул одоо хамтдаа одоо явж залбирсан байгаа. Тэгээд дагалдагчрыгаа үлдээгээд өөрөө одоо хэсэг зайтай холдон одоо өвдөг сөвдөн одоо эцэгтэй хандан залбирсан залбирал нь энэ юм аа. Тэгээд Есүсийг бид бүхэн бас өөрийн жишээ болгох ёстой гэдгийг одоо энэ зүйлдээс бид бүхэн харж болох юм. Тэг үнэхээр түүний загламаа дээр хөхлөн хүртэл Бурхны хүсэл байсан юм аа. Бурхан түүнийг хамгийн анх одоо энэ дэлхий рүү илгээсэн. Үнэхээр тэр илгээхдээ хүртэл одоо өөрийн хайртай хүүгээ илгээхдээ хүртэл хэцүү байсан баг. Яагаад гэвэл Иохан 3:16 дээр хэлсэн байдаг. Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан тул цорын гац хүүгээ өгсөн. Ингэснээр хийд итгэж хинч мөхгүй харин мөнх амьтаа болох юм аа гэж хэлсэн байдаг. Тэгээд түүний энэ дэлхий дээр ирсэн одоо зорилго нь хүртэл одоо өөрийгөө алдаршуулах биш хүн төрөлхтнийг аврах зорилготой байсан юм аа. Бид бүхэн үнэхээр одоо Есүсийн үлгэр дуурайлыг бид бүхэн заах ёстой юм аа. Яагаад гэвэл тэр бидний төлөө өөрийн загламаа дээр өөрийн үн цэсээ урсгасан бидний гим нүглээс одоо цэвэршүүлж бид бүхнийг цоо шин хүн болгосон. Тэгээ бид бүхэнд мөн дахин амьдрах тэр боломжийг өгч байгаа. Үнэхээр гайхалтай юм. Тэгээд Есүс загламаа дээр цовлогж байхдаа хүртэл одоо түүнээс хайрын бүх чанарууд урсан гарч байсан гэж хэлдэг. Яагаад гэвэл Есүсийг загламаа дээр цовлогж байхад хүн болгон түүний эсрэг байсан. Хүн болгон түүн рүү харан нулимж түүн рүү маш муухай тийм хэрцгийгээр хандаж хараалын үг хэлж байсан боловч Есүс тэр хүмүүсийг одоо маш хайрын харцаар хараад одоо Бурханд одоо өөрийн эцэгтэй хандан залбирч байсан. Аавад та эдгээр юугаач мэдхгүй хүмүүсийг та уучлаач ээ. Та эдгээр хүмүүсийг одоо уучлал инрэг хайрлаач ээ. Тэг үнэхээр та өөрийнхөө хүслийг эдгээр хүмүүст мэдүүлээч гэж хэлсэн. Тэгээд үнэхээр бас Есүс загламаадаа цовлогдоод дахин амьсна хүртэл Бурхны хүсэл байсан юм аа. Тийм учраас бид бүхэн үргэлж одоо Бурхны хүслийг харж явах ёстой. Тэгээд түүний одоо хүсэл нь бол одоо тэр түүний хайраас урсан гардаг, түүний зүрх сэтгэлээс урсан гардаг одоо үр жимс байсан юм аа. Тэг үнэхээр Галат 5:22 дээр бүгдээрээ ахаад очие. Тэг Галат 5:22 дээр харин сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, дэвчээр, инрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дүлгөөн зан, өөрийгөө захирах байдал нэм, эдгээрийн эсрэг хууль гэж байхгүй. Та бодоод үз. Танд өнөөдөр хайр байна уу? Танд өнөөдөр баяр баясгалан байна уу? Танд амар тайван байна уу? Тэвчээр инрэл сайхан сэтгэл байна уу? Мөн итгэлтэй байдал, дүлгөөн зан, өөрийгөө захирах байдал танд байна уу? Хэрвээ бид бүхэнд эдгээр зан чанарууд дүүрэн байгаа бол та Бурхны хүслийг өөртөө агуулж чадна. Танаас Бурхны хайрын үг урсан гарч чадна. Тэгээд 1-р Тесалоник 5:14 лүгээ ахиад очие. Ах トゥ нараа эмх журмгүй хүмүүс сануулж, хулчгар хүмүүсийг зоригжуулж, дорой буурай хүмүүс тусалж, бүх хүнд төвчээртэйгээр хандахыг би та нараас гуйж байна гэсэн. Та тэгвэл эдгээр зүйлийг та тэр зов шаналж яваа хүмүүст та хэлээч. Та эдгээр зүйлийг сануулаач. Та сул дорой тэр хүмүүсийг та зоригжуулж, үнэхээр Бурхан байдаг юм аа. Бурхан үнэхээр таныг хайрлаж хамгаалах болно. Та Бурханы хүслийг дагаач ээ. Та өөрийнхөө тэр сул дараа бодлыг орхиоч. Та Бурханы хүслийг дагах цоо шин хүн болооч гэдэг зүйлсийг та сануулan хэлээч. Тэг 15 дээр хин нэгний хорон муугаар хариулахгүй байхад анхаарах туу.
Харин үргэлж нэг нэгэндээ болон бүх хүний төлөө сайн зүйл рүү тэмүүлдэг байх туу. Үргэлж би бинийгээ гэсэн зүрх сэтгэлийг та би таны төлөө эдгээр зүйлсийг хэлж байна гэдгийг та тэр хүмүүст ойлгуулж хэлээч. Та тэдгээр хүмүүст сайн сайхан зүйлийг хийж та тэдгээр хүмүүст урмын үгийг хэлээч. Та тэдгээр хүмүүст Бурхан байдаг гэдгийг та улам илэрч хүчтэйгээр та ойлгуулж өгөөч. Мөн 16 дээр үргэлж баяртай бай. Зовлонтой бэрхшээлтэй үедээ ч гэсэн та бас Бурханы баяр хөөргийг улам илүү их мэдрэх болно. Яагаад гэвэл Есүс энэ дэлхий дээр байхдаа мөн зовлон бэрхшээлтэй маш их тулгарч байсан. Түүнийг нэгэн өдөр амралтын өдөр синагогт сургаалаа номлох гээд ирэх үед нь хүмүүс тийм маш их тийм 8 арилжаа хийгээд бүр тийм 8 арилжааны газар болчихсон байдаг. Тэгээ энэ үед Есүс орж ирээд Иерусалимд орж ирээд маш ихээр уурладаг. Тэгээ тэр үед Есүсийг уйлваа гэж Библиэлд бичсэн байдаг. Тийм учраас түүнд хүртэл тэр үед маш их хэцүү, маш их бэрхшээлтэй байсан. Тийм учраас гэхдээ танд ямарваа нэгэн бэрхшээл зовлонтой үе гарч ирнэ. Яг л тэр хизээч шандарч сэтгэл санаагаар унж байгаагүй тэр Мартин Лютер шиг та нэгэн өдөр бэрхшээл ч юм уу сорилтанд та орно. Гэхдээ та яг л түүний цэцэн эхнэр шиг та бас урмыг авах ёстой юм шүү гэдгийг хэлмээр. Тэгээ мөн биднээс үргэлж тэр зүйлээсээ баяр хөөргийг мэдэрч байх ёстой юм аа. Танд бүхэл тэр гуй залбирлыг чи хариу нэг л өдөр ирж байж болох юм. Танд ирнэ. Та үүнд итгэлтэй бай. Та үргэлж Бурханы хүслийг дааж байгаа чи. Бурхан үнэхээр танд хайртай.